Хөдөлмөрийн зах зээлд хэрэгтэй мэргэжил эзэмшиж байж ажилтай байна. Мэргэжилдээ дуртай хөдөлмөрлөх хүсэл эрмэлзэлтэй байвал амжилт гаргана. Ийм нэг энгийн зарчмыг мэргэжлээ сонгох гэж байгаа залуус баримтлах учиртай. Гэтэл хууль, нэгтлэн гэх мэт мэргэжлүүд гоё гэсэн ухагтгундаа байдаг байна. Герман, Франц, Солонгос, Японы хэлний орчуулагч, эсвэл хуульч, эдийн засагч гээд ингээд энэ зах зээлд эрэлт багтаа мэргэжлэр ингээд төгсчөд байгаа. Тэр нөгөө гараад ирэхээр тэр мэргэжлэр нь ажлын байр байхгүй болохоор нэгдүгürt илүүдэд байгаа. Дур сонирхолгүй мэргэжлээ эзэмшээд мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгаа тогтолцоог өөрчлөх аргагүй. Тухайлбал орон нутагт хөдөлмөрийн хэлтэс аж ахуй нэгжүүдээс захиалга авч сурагчдын мэргэжлийг сонгох ийм хөтөлбөрийг Өмнө Говь аймагт хэрэгжүүлж эхэлснээр үр дүнтэй байгаа гинэ. Одоо хэрэгцээтэй мэргэжлийн захиалгыг аваад тийм ээ тухайн сумаас нь ажил олгогч байгууллагаас нь тэр захиалгыг аваад тэгээд тухайн суманда ажлын байран дээрээ эргэж ажиллах ийм гэрээг байгуулж ингэж ажиллаж байгаа. Тэгэхээр зэрэг 2016 оны 7 сарын 1-нд бас манай аймгийн 50 оюутан залуучууд тийм ээ бас яг тухайн сумн дээрээ очиж тухайн мэргэжлэрээ ингэж ажиллах ийм сайхан гэрээ байгуулсан. Эрэлтгүй мэргэжил ажилгүйдэл үүсгэж байгаагаас гадна ажил олгогч болоод ажилд орох хүсэлтэй хүмүүсийн дундах үл ойлголцол бий. Ажил олгогчдын хувьд 3-5 жил ажилласан туршлагатай хүн аавна гэсэн шалгуур тавьчихдаг. Гэтэл анхлан ажилд орж байгаа хүмүүс хаана туршлагаа хуримтлуулах вэ? Ийм нэг шалгуураас үүдэн хичээл зүтгэлтэй ирээдүйтэй олон залуус ажилгүй байгаа. Манай дээр бол одоо нэг 2600 гад иргэн бүртгэлтэй ажилгүй иргэд бол байгаа. Энэний 60 орчим хувь нь яг ихтэй сургууль төгсчөөд ажил хайж байгаа залуучууд байгаа. Ямар нэгэн газар орж ижил туршлагатай болно шүү дээ. Тэгэхээр энэ бас нэг шалтгаан байгаа. Хөдөлмөрийн хэлтэст ажилчин авах захиалга бэлэн байдаг ч ажил хайж байгаа иргэд ажилгүй байсаар байгаагийн гол шалтгаан нь энэ. Салбарын сайд энэ асуудлыг хэрхэн зохицуулах ингэж тайлбарллаа. Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж байгаа гол бодлого бол мэргэжлийн ур чадвартай болгох ажил хайж байгаа залуучуудыг мэргэжлийн боловсролгүй залуучуудыг мэргэжлийн ур чадварын сургалтанд суулгаад улмаар цаашид ажил олгогч нартай холбогдоод ажлын байраар хангах энэ үйл ажиллагаагаа бид эрчимжүүлж байгаа. Олон чиглэлээр сургалт явуулж байгаа. Ажил олгогч ажилтан хоёрын холбох гүр нь хөдөлмөрийн хэлцэс. Гэтэл хөдөлмөрийн хэлцээр дамжиж ажилд ордог, ажилтнаа олдог харилцаа зарцуу байгааг өөрчлөх цаг болсон гэдгийг хөдөлмөрийн хэлцээний дарга нар хэлж байна. Өөрчлөхийн тулд бодлогын зохицуулалт өөрчлөлт хэрэгтэй гэлээ.